Туршилт 1. Энэ туршилтаар амьтан ургамлын эсүүдийн үндсэн бүтцүүдийг судалж, тэдгээрийг эсийн үйл ажиллагаатай холбон тайлбарлаж сурна. Амьтан ургамлын эсийг микроскопоор харахтаа бид нарт болохоор мэдээж гэрлийн микроскоп хэрэгтэй. Шингээгч цаас, тавиур шил, дээр нь бүрхүүл шил, леголиа уусмал болон метил хөхийн уусмал, соник бүтэн сонгин, хөөн бамбар, цаасны хутга, хямсаа, хуунцар пипетийг зүү ашиглана, салгагч зүү ашиглана. Эхлээд микроскопын бүтцийн эсгүүдтэй танилцгаая. Энэ хоёр бол хоёулаа окуляр линз, дөрвөн линзагаа, эдгээр нь болохоор объективийн линзүүд. Өсгөлтөөс шалтгаалаад бүгдээрээ өөр байгаа бэхлэгч. Энд болохоор тавцан харагдаж байна. Энд гэрэл байна. Энд болохоор конденсатор тохируулагч, том шуурга, жижиг шуурга буюу микровент байна. Энд болохоор гэрэл тохируулагч маань байна. Микроскопоор судлах ургамлын дээжээр сонгиныг сонгож ав. Сонгиныг бэлтгэхдээ эхлээд арилгаж, дундуур болон хөндлөн зүсэж тавина. Үүний дараа сонгины нэг хэсгийг нэг харьцан 1 см квадрат хэмжээтэй дөрвөлжин зүсээд доторх нэмгэн давхар буюу эпидермисийг маш анхааралтайгаар хямсаа ашиглан хуулж авна. Хуулж авсан эсүүдийн нэмгэн давхаргыг тавиур шилэн дээр байрлуулна. Ингэхдээ аль болох нуглаа үсгэхгүй байхад анхаарна. Сонгины эсүүд дээр бодогч усмалаа тусаана. Аль болох боломжит бага хэмжээгээр тусаах нь тохиромжтой. Илүү усмал тусаасан тохиолдолд шингээгч цаас ашиглан шингээж авна. Бүрхүүл шилийг тавиур шилний дээр 45 градус цүнцэг үсгэн дээжин дээр аажим доошлуулан тавина. Ингэхдээ бүрхүүл шилний доор агаарын бөмбөлөг аль болгох үсгүй байхад анхаарах шаардлагатай. Одоо бэлэн болсон бэлмэлээ микроскопын тавцан дээр байрлуулцгаая. Микроскопыг асааж хамгийн бага өсгөлтөөс эхлэн дээжийг харцгаая. Дээжийг илүү тод харахын тулд хажуугийн том шуурга буюу макровинтийг эргүүлнэ. Хамгийн бага өсгөлтөөс дараагийн өсгөл рүү шилжүүлсэн тохиолдолд жижиг шуурга буюу микровинтийг ашиглан тодруулж харна. Одоо бүгдээрээ харсан эсүүдээсээ бүтцүүдийг энэ зураг дээр тэмдэглээд үргийг нь бичье. Микроскопын зургийг ажиглавал эсийн хан, цитоплазм, бөөн тод харагдаж байна. Эсийн хан нь эсийн бүтцэд дэмжлэг үзүүлнэ. Цитоплазм нь эсийн чухал урвалууд явагдах хэсэг болно. Бөөн нь эсийн үйл ажиллагааг хянах үүрэгтэй. Одоо амьтны эсийн бүтцтэй танилцъя. Ингэхдээ микроскопоор харах дээжинд хүний амны арч цэцгийн дээжийг авч ашиглана. Дээжийг цуглуулахдаа хөөн бамбарыг ашиглан эргэлдүүлэн бага зэргийн даралт өгч үрснээр аль болох олон тооны амны дотор салтын гуйжсан эсүүдийг цуглуулна. Хараа байрлуулсан эсүүд дээрээ бодогч усмалаа тусаана. Аль болох боломжит бага хэмжээгээр тусаах нь тохиромжтой. Бүрхүүл шилийг тавиур шилний дээр 45 градусын өнцгөөр доошлуулан тавьцгаая. Ингэхдээ мөн адил бүрхүүл шилний доор агаарын бөмбөлөг аль болгох үсэхгүй байх нь чухал. Илүү усмал тусаасан тохиолдолд шингээгч цаас ашиглан шингээж авна. Бүгдээрээ дээжээ ажиглацгаая. Микроскопоор эсийн мембран, цитоплазм, бөөн харагдаж байна. Хамгийн гадна талын бүрхүүл бол эсийн мембран, эс рүү юу орж гарахыг зохицуулна. Харин эсийн дотор байгаа шингэн бол цитоплазм, эсийн чухал урвалуудыг явуулна. Харин эсийн хамгийн том эргэтэнцээр буюу бөөн нь эсийн үйл ажиллагааг хянана. Энэ туршилтаар бид амьтан болон ургамлын эсийг микроскопоор харж судлаа. Амьтны эс нь эсийн хангүй учраас бүрэн хэлбэртэй, ургамлын эс нь эсийн хантай учраас дөрвөлжин хэлбэртэй байгааг сайн ажиглаарай.